Үгүй явдлыг болсон болоогүй зүйлээс сэтгүүлв. Уужим муусын дунд ой модоор хүрээлэгдсэн жижигхэн нуур байдаг ба орон нутгийн хүмүүс тэр нуурыг сүүдрийн нуур хэмээн нэрлэдэг. Газрын зураг тэмдэглэгдээгүй зөвхөн нутгийн хөгшчүүл хаан байдгийг нь мэднэ. Нэгэн удаа хотын 3 найз инх марал Тэмүүжин нар аяллаар иржээ. Тэд нутгийн нэг хөгшнөөс сүүдрийн нуурын тухай сонсоод сониуч зандаа хөдлөгдөн очиж үзэхээр шийджээ. Тэнд очиод усан чулуу битгий шидээрээ. Ялангуяа шөнөөр бол бүрч болохгүй шүү. Тэр нуур хүний дууг санаж авдаг юм хэмээн нутгийн хөгшин сануулжээ. Гэвч тэд итгэсэнгүй. Нар жаргах үед нуурын толь мэд намуун усанд Тэмүүжин чулуу шидэж хөх тол бүүсгийг ажиглав. Гэнэт усан шидсэн чулууны дуу ойд удаан цуурайтав. Тэр мөчид нуурын уснаас салхи босож нам гүмийг зүсэх мэт сэрүүн жихүүн агаар дарахв. Тэр шөнө тэд нуурын ойролцоо майхан барин хоноглосон бөгөөд гэнэт шүн дунд марал гинт сэрэхэд хажууд нь хэн нэгэн шивнэх дуу сонсогджээ. Чулуугаа ав, чулуугаа ав, чулуугаа ав. Тэр дуу яг Тэмүүжингийн хоолоогоор хэлж байгаа мэт байсан ч Тэмүүжин гүн ойрондоо автан байв. Өглөө босоход нуур яг л өмнөх шигээ намуун. Гэвч Тэмүүжин ор сурггүй алга болсон байлаа. Тэд эрен хайсан ч мөрч чалга, юу ч чалга. Харин нуурын нэрэг дээр өмнөх өдөр шидсэн чулуу яг л Тэмүүжингийн гар шиг хэлбэртэй болчихсон хэвтэж байлаа. Хөгшин нэр дараа нь хэлсэн гэдэг. Сүүдийн нуур өөрт нь чулуу шидсэн хүний дууг авч сүнсийг нь усныхаа доор шингээдэг юм. Тэр дууг шүн сонсвол ус чамайг ч бас дуудаж байгаа гэсэн үг.